зүйлийн илэрхийллээ гэж та бүхэн мань бас ойлгох хэрэгтэй. За өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар засгийн газрын нэг тогтоол мөн албан даалгавар гарсан байгаа. За энэ хоёр эрх зүйн актад хөдөө аж ахуйн салбартай холбоотой ямар зүйл залтууд орвоо гэдэг дээр би товч мэдээлэл та бүхэнд өгье. За нэгдүгээр засгийн газрын тогтоол дээр ер нь тогтоолын маань нэр бол хүнсний бүтээгдэхүүн энэ хүнсний ногооны хангалтыг сайжруулах, нэмэгдүүлэх ийм цогц харах хэмжээ авах гэсэн ийм агуулгатай тогтоол байгаа. Энэ дотор манай хөдөө аж ахуйтай, газар тариалантай холбоотой 2-3 том заалт орж байгаагийн нэг нь бол нэгдүгээрт энэ газар зохион байгуулалтын шинжилж өөрчлөх энэ хүнсний ногоо тариалагчдад өнөөдөр Монгол улсад мөрдөгж байгаа газрын тухай хууль дээр олгогдсон тэр эрхүүдийг нь олгох тал дээр эрчимтэй ажиллах үүргийг нийслэлийн аймгийн засаг дарга нарт бас олгож байгаа. Үүгээрээ бас их том. Нөгөө талдаа энэ үүсэт байгаа нөхцөл байдалтай холбогдуулаад хүнсний ногооны хүртээмж чанарыг сайжруулах хүрээнд үрийн асуудлыг бас 1 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлээд энэ мөнгөөр тодорхой хэмжээний 4 төрлийн ногооны үрийг авч хөнгөлөлттэй үнээр зээлээр олгох энэ шийдвэрийг гаргаж байгаа. Тэгэхээр эдгээр 1 тэрбум төгрөгийн үүр гэж сонсогдож байгаа боловч энэ нь тариаланчдын гар дээр очиод газрын хөрсөнд шингээд эргээд ногоо болоод гарч ирэхдээ бол 18-9 мянган тонн ногоо болж гарах ийм боломжтой ийм шийдвэрийг бас гаргалаа. За нөгөө талдаа хүлэмжийн аж ахуй, зуны болон өвлийн хүлэмжийн асуудал дээр засгийн газар онцгой анхаарья. Тэр дундаа бол зуны хүлэмжийн асуудал дээр 2.1 тэрбум төгрөгийн худалдаа авалт хийгдэх энэ хүлэмжийн аж ахуй эрхлэх хүлэмжийг хуваараа ажилуул эрхлэх ийм хүмүүс зориулж бас хүүгүү урт хугацаатай зээл олгох ийм бас шийдвэрийг бас гаргалаа. Нөгөө талдаа өвлийн хүлэмжийн асуудал бол бас Монгол улсад хурцаар тавигддаг. Тэр утгаараа бас хөгжлийн хувьд нэлээдгүй өсөлттэй явж байгаа ийм салбар. Тийм учраас энэ өвлийн хүлэмжийг ажилуулахад Монгол улсын эрсдэс цагаагаар энэ нөхцөл байдалд бас халаалтын асуудал хүндрэл учруулдаг. Үүнийгээ захиргаанаар шийддэг. Тэгээ энэ захиргааны үнэн дээр бас нэлээдгүй хөнгөлт үзүүлэхээр болж байгаа. За ер нь өнгөрсөн хугацаанд бол жилдээ 330 сая төгрөгийн захиргааны хөнгөлтийг энэ өвлийн хүлэмж ажилуулж байгаа аж ахуй нэгжүүд иргэдэд олгодог байсан бол энэ тогтоол хэрэгжснээрээ 400 гаруй сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх ийм бололцоо бүрдэх ийм том зүйл болж байгаа. За дараагийн нэг зүйл бол албан даалгавар дээр ч мөн орж байгаа энэ ажлаа аваад 3 хонож байна. Энэ хугацаанд бас ногоо эрхлэгчтэй, газар тариалан эрхлэгчтэйгээ дархан сэлэнгийн бүсэд очиж уулзалт хийхэд 3 үндсэн хүсэлтийг энэ манай газар тариалангийнх нь тавьсан байгаа юм. За энийг бол энэ засгийн газрын тогтоол мөн засгийн газрын албан даалгаврын хүрээнд бас тусгалаа. За нэгдүгээрт юу байх вэ гэхээр сая манай сэтгүүлчид асууж байна. Энэ газар тариалангийн хаврын тариалт өрнөшид шаардлагатай байгаа 10,000 тонн шатхууны нефтийн бүтээгдэхүүнийг бид байгаа үн буюу 3,400 гэдэг энэ төгрөгөөр байгаагаас хямдхан авч нийлүүлэх мөн газар тариаланчдад олгох энэ шийдвэрийг гаргахад санхүүгийн болон олон хүндрэлүүдийг гарсныг ямар ч байсан хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын хувьд бол өөрийн салбарын өөрийн багцдах зохицуултыг хийж энэ бензиний шатхууны хөрөнгийн асуудлыг шийдвэрлэе гэдэг ийм шийдвэрийг гаргаж байна. За энэ хүрээндээ хөдөө аж ахуй салбарын сайдын хувьд бол хөдөө аж ахуйн салбар дээр 2026 онд тавигдсан төсвийн багц дотроос 6 орчим тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэж хаврын тариалт сарын дараа эхлэх гэж байгаа энэ цаг үед бол газар тариалангийн салбар энэ нефт бүтээгдэхүүний үнийн өсөлтөнд бас өртөхгүй байх ийм болцоог бүрдүүлж байгаа. Нөгөө талдаа сая бас сэтгүүлчид асууж байна. Газар тариалангийн салбар бол өөрөө технологитой, цаг хугацаатай ийм салбар. Хавар 5 сарын 10-даар эхлээд намар бас хураадаг хугацаатай. Тийм учраас намрын энэ газар тариалтанд шаардлагадах шатах тослох материалын асуудал дээр ч гэсэн одооноос яам бас анхаарлаа хандуулж аж үйлдвэрийн яамтайгаа хамтарч ингэж ажиллая гэдэг ийм шийдвэрүүд гарсан байгаа гэдгийг би товчхийлье. За мөн албан даалгавар гарсан. Би сая хэлсэн тийм ээ. Сая бол би нэгийг ярьлаа. Албан даалгавар. Албан даалгаврын хүрээнд саяны миний хэлдэг Монголын газар тариалангийн гол бүс болох энэ төв сэлэнгийн дархны тариалчтай уулзахад салбарын сайдын хувьд яаралтай 3 асуудлыг шийдвэрлэе гэсний нэг нь бол саяны энэ 10,000 тонн шатхууны асуудал. Хоёрдугаарт 10,000 тонн шатхууныг бид ингээд эрхийг олоод авсан ч гэсэн аж ахуй нэгжүүд маань
санхүүгийн хувьд бас тийм сайнгүй байна. Гэтэл энэ шатхуунаа авах мөнгө нь хаанаас гарах вэ гэхээр 2026 онд энэ салбар дээр тавьж өгсөн 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөй зээлийн асуудал өнөөдөр арилжааны банкудаар бас гарч өгөхгүй байгаагаас шалтгаалаад шатхуунаа авахгүй ийм зовлон бас үүсэж. За нөгөө зээлд хамрагдаад авъя гэхээр өнгөрсөн жил бол одоо би сая хэллээ энэ Дархан Сэлэнг Төв аймгийн бүсэд бол маш их хэмжээний гам болсон. Үүнээс болоод олон аж ахуйн нэгжүүд санхүүгийн маш хүндрэлд орсон. Үүнээсээ болоод санхүүгийн одоо харилцаанууд доголдсон. За үүнээсээ болоод нөгөө бидний ярьдаг хар жагсаалт гэдэг ийм зүйл рүү орж зээлийн түүх жоохон оноо багаснаас болоод зээлээ авч чадахгүй гэдэг ийм гинжин урвалтай асуудлууд үүссэн учраас нэгдүгээрт 10,000 тонныхаа асуудлыг шийдий, хоёрдугаар сая засгийн газрын албан даалгавар дээрс зөвлөмж гарч байгаа. Зөвлөмж шүү. Энэ Монгол банкнд энэ 130 тэрбум төгрөгийн зээлийн олголтыг одоо шуурхаа өгөө. Тэгэхгүй бол аж ахуйн нэгжүүд арилжааны банкуд дээр очихоор зээлийн их усүр байхгүй гэдэг шалтгаанаар олохгүй байна гэдэг гомдлыг сайдын хувьд маш их аж ахуйн нэгжүүд ярьж байгаа. Сая бас уулзалтан дээр Дархан хотод ярьсан юм байна. За дараагийнх нь нөгөө нэг гол бас хүндрэл үүсэж байгаа, чагт болоод байгаа энэ байгалийн давагдшгүй хүчин зүйлээс болоод санхүүгийн хувьд асуудалд ороод оноо багассан энэ зүйл дээр бас нэг уян хатан хандах ийм одоо зүйлийг Монгол банкны одоо ерөнхийлөгчд одоо зөвлөсөн ийм одоо шийдвэрийг саяны одоо засгийн газрын хуралдаанаар 2 эрх зүйн актаар гаргалаа гэж та бүхэн ойлгож болно. За засгийн газрын тэргүүний хувьд бол энэ цаашдаа хөдөө аж ахуйн салбарыг удирдах яваа хүний хувьд одоо хоёр зүйл дээр одоо анхаарья гэдэг дээр одоо бид бас одоо чиглэл өгсөн. Нэгдүгээр энэ хөдөө аж ахуйн салбарын экспортын асуудал дээр бол одоо онцгой анхаарна гэж хэлж байгаа салбарын сайдын энэ асуудлыг бол одоо бүх талаар дэмжин. Хоёрдугаарт Монгол улс өөрөөсөө гадна 5 улстай Евразийн худалдааны төр хэлэлцээр байгуулсан энэ том боломжийг хөдөө аж ахуйн салбар маш үр ашигтайгаар ажиглахад салбарын зүгээс шаардлагатай арга хэмжээг яаж авах уу гэдэг төлөвлөгөө юмнуудаа маш яралтай гаргаж одоо хэрэгжилтийг хангах тал дээр анхаарч ажиллаа гэдэг ийм зүйлийг хэлж байгаа. Тийм учраас ер нь хөдөө аж ахуйн салбар нэгдүгээр дотоодынхоо хэрэгцээг хангах нь зөв хэрэг, хоёрдугаарт бид энэ хөдөө аж ахуйн салбарын цаашдын хөгжлийг экспорт энэ бол мах, ургамал, ноос арьс шир гэдэг энэ тал руугаа бас түлхүү анхаарлаа хандуулна гэсэн ийм одоо чигтэй байгаа гэдэг дээр товч мэдээлэл өгье. За баярлалаа. За тариалан эрхлэлтийг дэмжих сан гэдэг ер нь одоо Монгол улсад баахан сан байгаа, сан нь бүгдээрээ байхгүй болоод мөнгө нь одоо буруу зөв гаргаар ингээ явцсан гэдэг одоо маш их хардлага бас зарим одоо баталгаатай зүйлүүд одоо баримттай зүйлүүд байдаг. За сайдын хувьд бол энэ ажиллаа аваад энэ жижиг дунд үйлдвэрийн сантай холбоотой ер нь одоо энэ олон сангуудтай холбоотой асуудал дээр өөр агуулгын асуудлууд үүссэн. Энэ тэгээ ямар нэгэн байдлаар төлөгдөөгүй ийм зүйлүүд байгаа бол одоо шүүхийн байгууллагт одоо манай эрх хүхийн байгууллагууд шууд хандаж энэ одоо өөр авалгыг барагдуулах тал дээр анхаараа гэсэн ийм чиглэл өгсөн байна. Миний энэ ярьж байгаа саяны 130 тэрбум төгрөгийн энэ одоо зээл бол ямар нэгэн сангаар ямар нэгэн төрийн албаныхан одоо эсвэл нэг төрийн өмчт компанийн олгодог зээл биш. Энэ бол тодорхой хэмжээнд хүүний татаасыг Монгол улсын төсвөөс төлөөд арилжааны банкуд өөрсдийнхөө их үүсвэрээр банкнд тавигддаг шаардлага хангасан аж ахуйн нэгж хувь хүмүүст олгодог зээлээ гэж нэгдүгээр хэлье. За хоёрдугаарт махны асуудал дээр тодруулж байна. Нийслэлийн махны хангамжийн асуудал дээр өнөөдөр засгийн газрын зүгээс тодорхой чиглэл өглөө.